ч тийм хүнд айгүй итгэл үзүүлээд тэгээд тэр хүмүүс дандаа миний итгэлийг алддаг. Тэгээд би дахиж хүнд итгэж чадах ойлцоо гэдэг хүмүүс аягүй хэрдэг тийм. Яг үнэндээ бол таал анханасаа тэр хүнд итгэсэн шүү дээ. Тэгэхээр таны өгсөн итгэл алдаатай байгаа зү. Тийм. Тэгэхээр энэ яг алдаатай болчих гэхээр өгөөл орхичж байгаа байхгүй. Өгсөн итгэлээ манах хэрэгтэй байхгүй тий. За энэ хүн нэг иймэрхүү мэдлэг чадвар туршлагатай юм чинь иймэрхүү хэмжээнд алдаж магадгүй. Яг энэ алдах үед нь тий жишээлбэл би улам дэвслээд байхгүй ингэж буцаагаад итгэлийн нөгөө дахиад эхлэх зоригийн нөгөө ч тийм үү тий. Иймэрхүү зүйлсүүдийг манах гэж хэлээд байгаа байхгүй. Айгүй олон бяцлаглаар явсан. Гэхдээ яг эцсийн дүндээ өөр дээрээ бох буюу өөрлөгөө орж ажиллах. Тэр нэг яагаад бид нарын амьсгал төсөөлөлт төвлөр ингээд бяцлах хэрэгтэй юм гэдгийг үгүйсээр нь ойлгохгүйгээр зүгээр гээд суугаад байгаа би худлаа штэ гэдэг зүйл ажиллаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр монгол хүн чинь өөрөө зүгээр суугаад бяцлагдаг юм биш үү? Тэр нэг амьдралынхаа тэр нэг одоо өдөр тутмынхаа хийж байгаа ажлаа бяцлал гэж авч үзээ. Тэгээд түүнээсээ ухамсарлаж сурч алдаанаасаа суралцаж оноогоо өнгөрч байгаа байдлаасаа л бяцлал гэдээ аваад үчиж байгаа шүү. Тэгэхээр сүнс ер нь хилтэй бол хөлтэй бол гэдэг шиг тийм. Яг юугаар дамжиж өөрийгөө ойлгуулах вэ? Сэтгэлийн мэдрэмжээр. Тийм. Ерөөсөө сүнсний хил бол хоёлаа ингээд нүг нүрээ хараад ам хэлээр ойлголцож байгаа шүү. Сүнсэнд бий байхгүй. Тийм. Төрс байхгүй. Тийм. Махан бий байхгүй. Дуу аваа байхгүй. Тэгэхээр сүнс юугаар ойлголцдог гэхээр мэдрэмжээр. Тийм учраас хэцүү үе тохиолдол мэдрэмжээс сүнс гэдэг ч тэр байхгүй. Яг тэгэхээр сүнс биднээс хамаагүй л туршлагатай. Тэгээ нэг удаа амьдарч байгаа. Тэгэхээр тэр нөөцийг ашиглах гэдэг. За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сүнсний дархлаа ээлжид подкаст эхлэхэд бэлэн болж байна. За тэгэхээр бидний нөгөө өмнө нь бол одоо цуврал ярилцлагууд гарсан учраас дараагийн асуултыг үргэлжлүүлж сүнсний дархлаа сэдвэрээ үргэлжлүүлж асуух хар бэлдсэн байна. Тэгэхээр сүнсний дархлаа гэдэг дээр бол зүгээр л нэг яриад өнгөрөх зүгээр л нэг хариулаад ойлгочих сэдв биш байгаа даа л та тий. Тэгэхээр сүнсний дархлаа гэж юу вэ гэдгээр ярилцлага эхлэе. Тэгээд араас нь асуултуудаа байдаг юм да. За ерөнхийдөө өмнөх подкастн дээр нэлээд ингээд сүнсний дархлаа гэдэг талаас ярьсан тий. Сүнсийн тусад нь аваад дархлаагийн тусад нь аваад ярьсан. За энэ дээр болохоор одоо яг бидний бие махбодд тий сүнс гэж байна, удамшил гэж байна тий. За тэгэнгүүт одоо яг энэ дээр нь сүнс талаас нь ярил л да. Тэг өнөөдрийн хувьд бол хоёлаа жишээлбэл за тэгэхээр сүнс өөрийн гэсэн зорилготой ирээд байна. Энэ одоо дэлхийд ирэхдээ тий. За тэгвэл тэр зорилгынхоо төлөө тууштай байгаад тий нэг зовлон саад бэрхшээлийг даваад тий тэгээд ямар ч зүйл болж исэн тэр нэг жанжин шугамасаа буюу тэр нэг голчоосоо хазаахгүй түүнийхээ төлөө зүтгээд л байхад тэртээ дэргүү ингээд сүнсэн зорилгоо олчих юм бол тэр одоо бие махбодын жанжин шугам нь өөрөө жанжин нь сүнс нь агаад байна л та. За тэгэхээр жанжин ч нөгөө эд эсүүдтэй тушаал өгдөг шүү дээ. За өнөөдөр бид нар энэ дайнд ялахын тулд бидний бие махбод болоод сэтгэл оюун санаа ямар байж бид нар ялагч болох юм гэдэг сэтгэл зүг эхлээд дайн болохоос өмнө тэр жанжин ингээд бэлдээд байгаа байхгүй цэргүүдтэй. За тэрүүн шиг ерөөсөө энэ сүнс зорилгоо болоод тэрнийхээ төлөө бусад эд эсүүдтэй яах ёстой вэ гэдгийг тунхаглаад тэгээ бид нар яаж нэгдсэн байж энд хүрэх вэ гэдгийг буюу жанжин ингээд суурь олоод чигээ олчих юм бол тэртээ тэргүй зорилготой эсүүд үйлдвэрлэгдээд тэр нэг хэр варгийн хүний хатуу хүнд ч юм уу хэр варгийн зовлон саад бэрхшээлт ч юм уу асуудалд ингээ бууж өгөхгүйгээр ингээ чивчрээд явах юм байна л та. Тэгээ энэ нь өөрөө яг тэр хүний жинхэнэ сүнсний дархлаа байгаа юм шиг тий. Ялан ялагдах тухай ярьлаа л да. Тэг бас дайн гэж ярьлаа. Тэгэхээр энэ одоо сүнсний одоо дархлаа тэр жанжины удирдлага жанжин ер нь ямар дайнд ороод байгаа юм? Жанжин ерөөсөө яг энэ систем зүй тогтол одоо нэг хүмүүс яваад байгаа матрикс гэж хэлдэг шүү дээ. Энэний эсрэг дайнд. Одоо өөрөөр хэлбэл одоо матрикс өөрөө одоо сүнсний гол дайн болчиход байгаа юм. Матрикс өөрөө сүнсний дайн болчиход байна. Матриксыг задлах нь эвдэхийг шаардж байна, хүсэж байна. Ер нь бол зөвхөн нөгөө сүнсний яг дархлаа нь өөрөө матрикс болсон юм шиг ажилладаг байгаа байхгүй. Хүмүүс яг матрикстай л амжилттай, ад жаргалтай сайн сайхан явах нь миний амьдралын баталгаа гэж хараад байна шүү дээ. Гэтэл яг эсрэгээрээ буюу харин ч матрикс ингээд систем өрөөтэй байгаа учраас сүнсийг хүлээд өөр нь буюу жинхэнэ дархлааг нь гарч ирэх нь матрикс нь өөрөө орчиж байна.
Тэгэхээр матрикс өөрөө сүнсийг өвчлүүлж яах гэж хэлэх гээд байна. Ер нь л бол тийм. Одоо сүнсийг өөр өөр нь байх боломжийг энэ систем зүй тогтол матрикс одоо бүх зүйлээр ингээд хорчоод байна. Бие физиологи, оюун санаа, сэтгэл зүрхнийх нь хувьд. Одоогийн бидний амьдарч байгаа нийгэм бол сүнсийг дэмжигч биш, сүнсийг одоо эрүүл мэндийн хувьд одоо эрүүл оршихуйг нь хангагч биш. Харин эсрэгээрээ өвчлүүлэгч тийм өвчин зүйл болж байна. Тэгэхээр дархлааг бий болгоно гэдэг нь тэрнтэй тэмцэх тухай тэр одоо эрүүл оршихын төлөө одоо зүтгэх гэдгийг дархлаа гэж ойлгоод байна зү. Ерөнхийдөө нөгөө одоо хүн болгонд одоо өөрийн гэсэн нэг зорилго байна л гэж үзээд байгаа сүнснийх нь хувьд. Тийм. Тэгээд яг хүмүүс айгүйх асуудаг л да. Яг миний сүнсний зорилго юу вэ гэж бусдаас асуудаг. Энийг бол бусдлуу асуухаа болоод өөр лүгөө чиглүүлж ирээд тэгээд тэрийг өөрөөсөө хайгаад тэгээд тэрийг нөгөө үйлдэж хийж явах явцдаа энэ юм биш те гэдэг зүйл гарч ирэх юм бол тэр яг өөрийнх нь жинхэнэ сүнсний зорилго юм шиг те. Тэгээ юм айгуу сонио. Энэ л миний сүнсний зорилго юм байна гэж явж итэл өөрчлөгдөд байдаг байхгүй. Тэгэхээр би бараг л сүнсний зорилго гэж нэг тогтсон нэг зорилго байдаг байх гэж боддог. Тэгээ тэр нөгөө нэг хүн болгон хайгаа тийшээ чиглээ явж явах нь л өөрөө тэр хүмүүсийг өөрлөгөө ойртуулах. Тэгээ нэг матрикс зүй тогтлын одоо яг эсрэг жинхэндээ би хинбэ гэдэг лүгөө орох гол түлхүүр нь л тэр нэг сүнсний зорилго гэдэг үг байсан юм шиг. Нэг сэтгэлгээг нэг өөрөөр харах гэдэг юм л да. Та сүнсний дархлаатай юу? Би сүнсний дархлаатай гэж бол яг өөрийгөө хэлэхгүй. Би сүнсний дархлаатай болохын тулд өөрөө одоо тэмцэж, хичээж, зүтгэж ингэж явж байна гэсэн. За одоо энэ жишээлбэл нэг юм сонио. Сүнсний дархлаатай болохын тулд одоо хин нэгэн хүний хэлж байгаа ярьж байгаа зүйлд автахгүй байх. Тэ? За тэгээд асуудал зовлон бэрхшээл бууж өгөхгүй байх. Тэ? За тэгээд нэг өөрөө нэг юмд нэг ингээд тууштай байгаад байх. Тэ? Тэгээ нийгмийн тогтсон тийм нэг хэв загвар тэр зүйл рүү ингээд автаад авахгүй. Одоо жишээл эд материал хөрөнгөнд нэг шунаад авахгүй байх нь шүү дээ. Тэр нэг сүнсний зорилгоо одоо мэдсэн, тодолцсон илүү явж байгаа хүмүүс илүү нэг тим байх юм болов уу гэж хараад байгаа. Тэгээ яг энэ бүх зүйлийг намайг нэг өөрөөр нь туулуулад байгаа юм шиг те. Яг ийм дүр зургууд яваад байна. Тэгэхээр би яг нөгөө сүнсний дархлаа гэдэг пэйжийг эхлүүлсэн санаалчлсан явж байгаа юм чинь чи яг энэ үндэ өөрөө хэр үнэнч байгаа. Чи тэгвэл энэ нийгмийн тогтоосон энэ одоо багуудыг те чи нэг эхнээс нь ахгуулаад тойлж чадж байгаа юм гэд надтай нэг нэгээр нь л нүр тулуулаад л байна л та. Таны хар сүнсний дархлаатай хүмүүс хэр олон байвал? Сүнсний дархлаа одоо нэг сүнсний сэрэлт хоёр бас их уялдаатай байна. Тэгэхээр магадгүй энэ сүнсний сэрэлт хийж явж байгаа хүмүүс сүнсний дархлаагаа олох гэж явж байгаа хүмүүс хоёр нэг багт. Нэг. Тэгэхээр одоо сүүлийн үед энэ сэдв маш их яригдж байгаа учраас зүгээр энүүнтэй болохын төлөө зорж байгаа хүмүүс нь олон байна. Яг болцсон хүн гэдэг дээр бол хэцүү хүн байна. Сүнсний сэрэлт дархлаа хоёр уялдаатай гэхээр асуулт орж ирэл байна л та. Сүнс нь сэрцэн гэснээр буцаад унтдаг тохиолдол байна. Унтаад байгаа тохиолдол байна. Тэгэхээр тэр дархлаагаа алдчихжээ гэсэн үг. Алдчихжээ. Яг тэрхүү хугацаанд нөгөө нэг одоо занжин биш үү нөгөө нэг тий зорилгоо олцсон жанжин байна. Одоо чиг баримжаагаа алдчихжээ л гэсэн үг л тий. Тэгээ хин нэгэн одоо явуулын хүний үгэнд ч юм уу дайсны үгэнд ч юм уу дотроосоо ч юм уу тэр нэг зүйлийн унтраах зүйлсүүд ажиллаад байна. Яг гүйц дархлаан суугаагүй байна гэдгийг л өөрт нь баталж өгöd байна. Өмнөх ярилцлаган дээр асуусан байсан шүү дээ асуулт. Сүнсний дархлаатай хэрхэн болох вэ гэж. Тэр асуултанд ер нь одоо сүнсний дархлаагүй гэвэл ямар тохиолдол байна уу те ямар үед сүнсний дархлаагүй гэх юм те. Тэгвэл дархлаагаа би ер нь бол надад бол сүнсний дархлаа бол байхгүй байгаа юм байна. Тэгвэл энэ дархлааг бий болгохын тулд яаж бий болох вэ гэж асуувал. За ерөнхийдөө бол хэр оргийн зүйлд автаад авахгүй. Тэгээ аливаа одоо нэг өөрийн голчоо олцсон хүн чинь хэр оргийн хүний юмд автахгүй байх нь шүү дээ. За тэгээд амьдралын одоо зорилго гэдэг юм уу те тэр нэг сүнсний зорилго эднэр нь тодорхой. Тэ. За тэгээд дээр нь асуудал зовлон бэрхшээл амархан бууж өгöd идэггүй. Тий. За эд
материал хөрөнгө гэдэг зүйл шунаад ахгүй. Тийм. За тэгээд бусдын одоо нэг тийм тогтоосон хэв заагвар гэдэг юм уу те тэр зүйл рүү ер нь л орохгүй. Мухраар итгэж сохроор тахгүй те ер нь л одоо тэр баталгаа нотлохотой байх, үндэслэлтэй байх гэж үздэг энэ зүг. Ер нь л тэр хүн одоо яг өөрөө бүх зүйл чин үнэнчээр ханддаг болцсон. Тэ одоо нэг сайн муу бүх зүйлс одоо юу гэдэг юм магтаалд нэг ингээл ташуурдаал ингээд хөөрөө яваад ахгүй тэ зэмлэлд нэг цохолтаад унаад ахгүй тэ би чинь ийм шүү дээ гэд яг нэг тийм тархлаан дээрээ байгаад байгаа л нэг зүйл. Өөрийнхөө байр суурь жанжин шугам дээрээ байгаа. Тийм нэг тал болцсон. Хоорондоо ингээд сүнс тарих хоёр нь зөрчилдөхгүй нэг зөвлөө харцсан ч юм уу те нэг иймэрхүү зүйлсүүд юм болов уу гэж харж байна. Одоо эднэрийг бий болгоход ер нь яаж оролдлого одоо ер нь бол яаж бүтээх вэ гэдэг дээр ер нь ерөөсөө л өөртөөгөө л ажиллана. Өөртөөгөө ажиллана. Өөрийнхөө бүх одоо нөгөө би яг энэ зүйлийг бас нэрээ барай өөр өнцгөөс ирээд үзье л да. Юу вэ штэ. Одоо хүмүүс айгүйх гэгэрхэ явж штэ те сайн сайханд одоо өөрийгөө хөтлөөд гэдэг юм уу те. За тхийн тул яг үнэндээ бол өөрийнхөө сүтэртэй талтайгаа л ажиллана. Тэ. Ягаад тэгэхээр бид нэр гэрэл рүү зорж явж байгаа бол эхлээд сүтэртэй талтайгаа буюу өөрийнхөө худал хуурмаг муу мухай те өөрөөсөө нууж явдаг бүх зүйлтэйгээ ажиллаад зоригтой нүр тулаад айдас те эднэрийг ингээ илрүүлээд тэг би яхаараа яад юм байна гэдэг өөрийгөө бүх талаас нь маш сайн мэдчих юм бол тэгээд хүн чамайг чи чинь яс юм дээр чи хүнд айгүй хатуу ширүү хэлдэг боловч хүнээс ирж байгаа тэр өөрийнхөө үнэнг чи сонсож чадах тэнхээ байдаггүй шүү дээ гэд хэлэнгүүт имзгэлж чадах арга болж байгаа хэрэгтэй байхгүй. Нэр би тийш тэгэд хүлээгээд аваад тэн дээр ажиллаад явцдаг л байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл тэр нэг хүн тэгээд хэлчингүүд шууд унаад би тийм биш гэд нөгөө хохирчин сэтгэл зүй эго наажтаа тэгвэл болоогүй наа чи энэ сүудрийг тодруулж өгсөн хүн чи ус санаад яах юм гэж тэр энэ хүн зүгээр миний тэр сүдэртэй талыг илрүүлжлэх гэсэн хүн гэдэг тэрүүн талархаад тийшээ ороод ажиллах. Тэгэхээр яг энэгээр би юу хэлэх гэдэг юм гэхээр ерөөсөө гэрэл шүү дээ те хаан тодордог вэ гэхээр сүдэртэй газар л тодордог. Тэгээ тэр сүдэртэй талтайгаа ажиллаад ирэнгүүт гэрэл нь аяндаа тодордог зү. Тэгэхээр би зүгээр энэ нэг зүйл рүү ихний ээлжинд орох хэрэгтэй. Маш зоригтой орох хэрэгтэй. Ерөөсөө асуудал хаана байна, зовлон хаана байна, айдас хаана байна. Тэгээ өөрөөсөө болон бусдааснуудаг миний тэр нэг худал хуурмаг зүйлсүүд юу байна? Энүүтэйг л би нэгдүгээр зэрэг. Сүйдэрлөгөө зоригтой орох нь бол орох тэр боломж нь бол тий. Ер нь дархлаа сүнсний дархлаатай болохын хамгийн гол эхлэл байх гэж би хараад байгаа юм тий. Тий. За тэгвэл одоо дархлаа бий болгохын тулд шууд тэмцэх тэр сүүдрийг л олж харах. Сүүдрийг зөвшөөрөх л асуудал тий. Сүүдрээ таних, сүүдэртэйгээ нүүр тулах, зоригоо агсах гэдэг юм уу? Тэр зүйл рүү л орж явах нь шүү дээ. Аргууд бий юу? Аргууд маш олон аргууд байгаа. За жишээлбэл асуудал эргэцүүл тунгаалт гэдэг тий. Тэгэхээр тэр нэг асуудал байгаа шүү дээ тий. Тэнгүүд тэрийг нэгдүгürt ас буюу шийдэх хэрэгцэл байна уу тий. Үнэхээр яг надад би ингээд хүн намайг тий ингээд муулангууд би өрөвлзөөд байгаа юм байна. Энэ үний юм байна гэдгийг ингээд хүлээн зөвшөөрчүүл за тэгвэл би нэг шийдэл гэж байгаа байхгүй. Үнэхээр тэр эхлээд тэр нэг ирмэлцэл орж ирэхтэй шүү дээ. Шийдэх гэдэг дээр очиагүй бол тэр шийдэхгүй явах гээд шүү дээ. Удаан цаг хугацаа алдах гээд. За тэгэнгүүт эхлээд өөрөөсөө асууж удал тий. Яг одоо яг яагаад би ийм болцсон? Хизэнээс би ийм болцсон тий. Энэ юутай холбоотой? Анх би яг ямар одоо амьдрал дээр үйл явдал бодтой над дээр тулгараад тэг би тэн дээрээс ингээ өөрийгөө хамгаалах хариу орлоо гэдгээ олох хэрэгтэй. Яг тэгэхээр та өөрийнхөө амьдралыг хамгийн сайн мэддэг хүн байхгүй. Яг үнэндээ. Үнэндээ бол тэгсэн мөртлөө тэрийг бусдаас нууж явах гээд байгаа даа та асуудал зовоод байна тий. Яагаад нуугаад байгаа юм? Харин яагаад нуугаад байгаа юм? Тэгэхээр энийгээ зоригтой илчилчихээ л да. Яг тэгэхээр тэр нэг худал хуурмаг байдал хүнд мэдгччүүл би хинч биш болох гээд би сул дорой болох гээд тий ингээд байгаа тэрнээсээ айж байгаа зүйл юм биш үү тэгээд дарангууд араас нь асуудал буюу айдас дахиж орж ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт айдас асуудал хоёртойгоо зоригтой нүрдэлээ тий. Тэгээ айдас чинь гэдэг чинь орон зай сав дас буюу түүндээ тасан цогц. Тэгтээ шууд битгий шууд тийшээ зоригтой битгий ороорой гэж би бас хэлэх гээд байгаа. Яг тэгэхээр тасан цогц гэдэг үг чинь айжмаар гусаж уусаж
Тэгээ баг багаар орох байхгүй. Түүнээс бид нар ингээл одоо би юу гэдгийг 30 40-тэй байлаа гэхэд 30 40 жил над дээр дадал болцсон тэр нэг айдас асуудлаасаа өөртөө бий болгосон хамгаалах уруулуудтай ажиллах гэж надаас айгүй хүч шаарддаг байхгүй. Тэгэхээр би тэрийг зугуухан аваад нэг нэгээр нь ажиллаад авах хэрэгтэй. Таны хувьд яг сүнсний дархлаагаа бий болгоод явж байгаа гэсэн тий. Заажгаар энэ асуулт нөгөө ингээд дууссангүй уучлаарай. Тэгэхээр энийг нөгөө айдас асуудал хоёртойгоо одоо ингээд эхлээд уудал гэд хэсэг явж байгаа шүү дээ. Тэгээ уудал гэд хэсэг. За энэ хоёрыг хүлэн зөвшөөрөөд ажиллаж байна. Өөрөөсөө уудлаад зарим тохиолдолд гарц гаргалгаа шийдэл гарахгүй байж болно. Тэгэнгүүт тэрийг туулаад даваад гараад ирсэн мэдлэг чадвар эрдэм ухаантай хүнээс асуух. Тэ та ганцаараа заваагүй тэ нийгэмдэр ер нь юм дүр зургууд ингээд бид нар тойрч туулаад байгаа болохоос ш хүн болгон дээр тэр зүйл их бага хэмжээгээр яваад л байгаа. Тантай адилхан тууллыг таны хүсэж байгаа тэр даван туулахыг хүсэж байгаа тэр тууллыг туулсан хүмүүсээс туршлага судлах. Тэдний дараагийн аргачлал нь тий. Одоо нэг өөрөө чадахгүй шүү дээ ганцаараа тий. Тэгвэл тэрийг бусдаас одоо асууж бодлох ирж хайх тэрийг давсан хүнээс. Эхлээд өөрөөсөө тэгээд дараа нь тий. Гэхдээ эхлээд өөрөөсөө гэдэг нь аягүй чухал. Ягаад тэгэхээр анханасаа бусдлуу чиглэлжүүл бусдын хамааралтай болохгүй шүү дээ. Хин нэгэн багшийн хамааралтай ч юм уу те. Хин нэгэн ээж аавын хамааралтай, хин нэгэн ойлголт ухаарлал өндөртэй хүний хамааралтай болохгүй шүү дээ те. Тэгэнгүүт тэр асуудлыг өөрөөсөө дор хаяж 3 удаа асуугаад уудлаад алтан гарчих юм бол өөртөө зориг нах хэсэгт гадаг. Өө би чадчих штэ болж штэ гэд те. Ингээд явах гэдэг байхгүй те. Тэгэхээр эхлээд өөрөөсөө гэдэг зүйлсүүд. Одоо ингэж юм л да. Таны яриад байгаа аргачлал та одоо ингэж аргачлалыг хэлж штэ ийм арга байна гэд. Харшдлыг ойлгохгүй байна гэдэг үү? Одоо илүү энгийн гэдэг юм уу? Хүмүүс одоо нөгөө яг шууд шийдэх гэдэг юм уу те? Одоо яг тий нэг сургалтанд суучихл юм бол бүх юм бол зүгээр болчихно ч юм уу те? Тэгээ сургалт дамжаал яваад байгаа хүмүүс шүү дээ. Тий сургалт дамжаад яваад байгаа хүмүүсээ би бас нэг талтай зүгээр гэж хараад. Тэгээ тэд нар чинь нөгөө төрж ийж ингээд зөв замаа олно гэдэг шиг те. Яг нэг тэр сургалтыг дамжиж явж байгаад яг нэг жинхэнэ өөрийнх нь хүсэж байгаа сургалтанд хизээ нэг өдөр орж ирнэ. Тэгэнгүүт тэр явсан зам нь үнэндээ тэр нэг олсон сургалтанд надад тохирох байж гэдгийг өөрөөр нь туулуулж мэдрүүлсэн зам байгаа байхгүй. Тэгэхээр би магадгүй тэрийг зүгээр тэгжиж тэрний сургалтын үнцнийг оршууд шүү дээ тий. Тэгэхээр бүх зүйл юм оёлтой холбоотой. Тэгээ цаанаас юм ингээд тий тууллаараа л ойлгож ухаарах гэдэг зүйл яхахгүй байгаад байна гэдгээр хэлээд байгаа байхгүй. Тэгээд тэр нэг замыг туусны хартаа тэр сургалтын үнц нь магадгүй оршоод байгаа юм шиг тий. Одоо энэ дээр нэг зүйл айгүй их анзаарэгддэг л та. Айгүй олон бяцлаглаар явсан. Тэгтээ яг эцсийн дүндээ өөр дээрээ бох буюу өөрлөгөө орж ажиллах байгаа байхгүй. Тий. Тэр нэг яагаад бид нарын амьсгал төсөөлөл төвлөр гэд бяцлах хэрэгтэй юм гэдгийг уг үнсээр нь ойлгохгүйгээр зүгээр гэд суугаад тахаар энэ худлаа штэ гэдэг зүйл ажиллаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр монгол хүн чинь өөрөө зүгээр суугаад бяцлагдаг хүн биш байхгүй. Тэр нэг амьдралынхаа тэр нэг одоо өдөр тутмынхаа хийж байгаа ажлаа бяцлал гэж авч үзээд тэгээ түүнээсээ ухамсарлаж сурж алдаанаасаа суралцаж оноогоо өнгөлж байгаа байдлаасаа л бяцлал гэдээ аваад үчиж байгаа ард юм. Гэтэл тэрий чинь ингээд зүгээр суух нь бяцлал юмаа гэд эхний ээлж нь тэгээ явчихаар монгол хүн тохирохгүй л юм л да. Яг уу яг сүрэг хар бараан гэгэрлийн сүудэртэй шаттайгаа ажилласны дараа бол зүгээр сууж төвлөрөх бяцлаглын үе шат бол байдаг. Гэхдээ энийг дараалал байгаа дээ шүү дээ. Яг уу одоо гадуур ч гэдэм үү зөндөө олон сургалтууд сууж байгаа л яг одоо эрэгтэй газараа ирээд цэгцэрэг замбараа тийм ээ цэгцрээд явж байгаа хүмүүс байдаг хэдий ч бас нэг миний нөгөө нэг илүүтэй асуух талбар болохоор би гэгэрцэн ч юм уу те би өөрийгөө цэгцэлсэн ч юм уу нэг тийм хоосон итгэл бат бүтээсэн тэгээд тэгсэн гэрний асуудалтай байгаад байгаа ч юм уу те тийм хүмүүс ер нь яах хэрэгтэй үнэнтэйг л нур тулах хэрэгтэй тий яг хаа тэр үнэн өөрт нь илчилж өгнө гэдэг зүйл байдаг л та тий яг тэгэхээр бид нар нөгөө гэгэрэл гэдэг өнгөт ундармаа шиг гэдгээр аяг их төсөөлж илээ шүү дээ тий за тэгэнгүүт тэр яг цаана нь болохоор яг тэр энэ өөрхөн хар бараан сүрэг зүсүүдийг нүүр тулж иж гэрэл аяндаа тодордог гэдэг зарчим төрөө ярьлаа шүү дээ тий тэгэхээр энэ л л болгож ирдэг л тий ер нь ингээд манай бяцлагалд орж ирсэн хүмүүс нэлээ олон ингээл одоо шири ч юм уу рики ч юм уу тий
ингээд маш олон юм бэлтгэл эднэрээр явсан хүмүүс орж ирээл йогийн багш гэдэг юм уу. Тэгэл одоо тий 70 тухамсрын тэдгээр зэрэгтэй коуч тасгалж явж гээл орж ирж байгаа юм л та тий. Тэнгүүд яг өндөр өөр дөрөө буугаагүй л хийж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө би өөрөөсөө илүү хичээлд итгэдэг. Нүдэлтийн хамслагын нэгдүгээр хичээл дээр тий. Тэгэхээр ягаад тэгэхээр тэр хичээлийг сонсоод ирэнгүүт тэр хичээл тэртээ тэргүй бодит байдлыг нүрт нь хичлээд өгчдөг байхгүй. Тий. Сүүлдээ бол нөгөө өстө хараал идсэн нүдэлчдийн бэлтгэл гэх хэмжээнд очдөг. Тэгэхээр тэр маш зүг явж байна гэсэн. Ягаад тэгэхээр нөгөө өөрөөсөө нугаад исэн үннийг илчиж өгöd шүү дээ. Тэр нүдэлчдийн бэлтгэлийн нэгдүгээр шатны 10 хичээл. Тэгээд тэрхээр чирч өөрийгөө мундаг сайн хүн би гэгэрцэн гэж явж исэн хүн яг үндэ худлаа байсан гэдгийг нүрт нь мэдрүүлж хэрэг чинь хэцүүлтэй. Одоо ийм сонирхолтой сонсогч байлаа гэж бодъё. Танаа сургалт суухгүйгээр би ойлгож байна. Подкастаар ойлгуулчих ч юм уу тий. Тэгэхээр сая бол нөгөө асуудал тий одоо тэгээд айдстайгаа асуудалтайгаа нүүртүүл сүдэртэйгээ нүүртүүл гэж хэлж шүү дээ. Тэгсэн чинь энэс өөр арга байна уу гэвэл яах вэ? За энэс өөр арга. Яг хүн болгоны аргууд нь өөрлөлтөө. Тэгэхээр одоо жишээлбэл нэг талархах гэдэг хэсэг байгаа шүү дээ. Тэн дээр одоо жишээлбэл зарим хүмүүсийг ингээд өөрлөө нь оруулаад ирж болдог. Талархлаар дамжуулаад оруулаад ирж болдог. Одоо жишээлбэл зарим нь бол айдтай нүүр тулуулаад оруулж яхад зарим нь талархлаар оруулж. Ингээд аргууд нүүрүүд. Гэхдээ хүний харах нь шүү дээ. Энэ хүнд аль арга нь илүү зүгээр юм бэ гэдэг. Зарим хүмүүс нөгөө нэг эгон бууж өгдөг, бартман ажиллаад идэг байхгүй юу? Тэгэнгүүт нь шууд хатгалт хийдэг л дээ. Тэгээд тэр чинь хаанаа гана. Тэгээд тийм л мундаг юм бол та ийм л биш тэгээд үнэн зүйлийг ичлээд өгөнгүүт нөгөө хүн чинь савлж эхэлдэг байхгүй. Тэгээд савлж эхэлж байгаа гэдэг чинь ямар нэгэн байдлаар тэр хүний дотор байсан үнэл хатгацсан л байгаа байхгүй юу тий. Тэгээд савлаад байна шүү дээ. Тэгээд тэр зүйлээ яг тухайн үед ойлгодог л доо. Тэгээд бууж ирээд ажилдаг ч гэдэг юм уу тий. Нэг хүн болгон дээр ингээ аргачлууд арай өөр. Нэг одоо хүн орж ирээд би юусоо чөлөөлмөргүй гэж байгаа байхгүй. Юу ч чөлөөлмөргүй. Ягаад тэгэхээр ийм асуудалтай зовлонтой амьдралыг би туулаад гараад ирсэн. Тэгээ би одоо яасан юм болчихл юу штэ. Тэгээ дахиад тэр муухай сүрэг зүйл рүү би ормооргүй байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгэнгүүт нь болно. Та зүгээр хайр хичээлэл 10 удаа сонсч гэж байгаа байхгүй. Тэгээ хайр хичээлээ үзэж яхад тэр хүн тэрхүү чөлөөлтөл орчиж байгаа. Тэгэхээр тэр хүний тэр нэг гүжөөд байгаа зүйл дээр нь энэ хүнд юу тохирох уу гэдгийг харж чиглүүлээд шүү дээ тий. Тийм нэг иймэрхүү. Тэгэхээр хүн дээр харах нь их өөрлөлтөө. Одоо жишээлбэл мэдлэг эрдэм ухаан гэдэг хичээл дээр нэг хүн ингээл айхмар уурлал ороод ирэхгүй айгүй тайван байсан хүн гинт тэр чинь одоо нэлээд сүүл рүү 8 дахь хичээл юм уу. Тэгээ би гайхаад энэ хүн одоо юунд нь ингээд айхтар уурлаад ингээд надлуу нэг дайрах төлөвтэй л ороод ирсэн л дээ. Тэгээ асуусан чинь нөгөө өөрийнхөө амьдралын одоо тий 30-аас 40 жилийг тэр нэг мэдлэг эрдэм ухааныг олохын төлөө зарцуулсан хүн байсан. Гэтэл тэр зүйл нь одоо тий маш богино хугацаанд тэгээ энэ зүйлд хүрч болдог. Энийний цаад утга учир бүх юм тайлбарлаа өгсөн байгаа байхгүй. Маш логиктэй гарцаагүй тайлбарлсан байна шүү дээ. Тэгээд ирэнгүүт тэр өөрийнхөө хайрын үнц нь хайрын цаг хугацаа болох байсан ба шүү дээ гэдгийг харж яг үнэндээ өөртөө л уурлаад байгаа байсан байхгүй. Тэгээ энэ болгон чинь үнэнтэйгээ тулаад байгаа биз. Ахаад нэг асуулт. Ер нь бол нөгөө саяны асуулт бол илүү сургалтанд сурцсан хүмүүсийн одоо нөхцөл байдлыг ярьчлаа. Тэгэхээр би илүү хашир сонсогч нарын өмнөөс л асуулт асуумаар санагдаад байна л да. Таны сургалтыг авахгүйгээр гэдэг дээр. Тэгэхээр нөгөө та чинь онлайнд нөгөө яг үндсэн сургалтуудаа хийж гин тий сүнсний хөтөлбөр багшийн хөтөлбөр за үндсэн сургалтууд гэдээ явж байгаа. Тэрэн дотор байгаа хүмүүсээс гадна байгаа хүмүүс зориулсан асуулт асуухыг хүсэж байна л да. Тэгэхээр гадна бол одоо танхимын сургалт явж шít тий. Та өөрөөр ер нь бол бага хугацаанд сургалт хийсэн байгаа. Зарим нь бол подкастаас мэдээлэл мессеж авж байгаа. Тэндээсээ шууд сурчих сонирхолтой. Одоо нэг өөрөө ингээ зориод ирэхгүйгээр тий алсын занаас ч юм уу. Яг одоо сурмааргүй нэг танхимд чинь явъя ч юм уу нэг тиймэрхүү сонирхолтой байгаа даа шүү дээ. Тэгэхээр танхимд та бол хөтөлбөрүүдэд ерөнхийдөө одоо өөрийнхөө одоо юугаар дараалалаар ингээд ороод явлаа шүү дээ. Тэндээс ажигласан суралцагч нарын хувьд. За танхимын сургалт онлайн сургалт хоёрын ялгаа нь нэгдүгээр бодит харилцаа явж шүү дээ. Тэн дээр за хоёрдугаарт танхимын сургалтын дээр орж ирж байгаа хүмүүстээр маш богино хугацаанд гол ойлголтуудыг таг гэд өгчдөг, системтэй өгчдөг. Тэгээд ерөнхийдөө нөгөө хилцүүлгийн хэсэг буюу яг тэр хүнтэй тулж ажиллах гэдэг хэсэг явдаггүй. Тэр хүн зур. Тийм. Тэгээд тэр хүнд аргачлалыг өгч байгаа учраас цааш та өөрөө ажил гэдэг л даалгавар өгчдөг. Тэгээд тэр хүн үнэхээр чадамж нь агаад өөртөө ажиллаж чадвал
ингээд ажиллаа явуучих боломж нь тэнд байгаа. Үнэхээр заавал нөгөө баримжаа чиглүүлэгч байж гэж ажиллах хүн гэж байгаа шүү дээ. Тэр хүн бол яхаарахгүй 10 орж ирэл тулж ажиллахаас л аргагүй байгаа байхгүй юу? Тийм тохиолдол байсан уу? Яг танхимын сургалтанд ингээд байн ирээд өөртөө ажилласан тийм тохиолдол байсан уу? Байгаа. Одоо нэг хүн бол одоо танхимын сургалтыг алгасахгүй ирж шүү дээ. Тэгтээ сургалтанд сураагүй. Сургалтанд сураагүй. Сургалтанд их ингэ сурцсан. Ер нь танхимын сургалтанд ороод ирэхээр л 10 орчтой. Тэгэхээр шууд шийдэл хийж. Шийдэл хийчихэж шүү нөгөө нэг мэдрэмжийг аваад шүү дээ. Энэ сургалтын үн цэнийг мэдэрч чинь тий. Гэх юм уу нэг өөртөө нөгөө хэм мэдрэмжинд таарад шүү дээ тэр сургалт. Тэгэнгүүт за би орхон зүг юм байна гэд. Ер нь нэг 2 3 ирээд л одоо удлаа гэхтэл л орчдөг л тоо. Тий. Тэгээд тэд нар чинь нөгөө нэг тохиромжтой цаг хугацаагаа харна шүү дээ тий. Ажил амьдралынхаа гормыг зохицуулж байгаа яг өөртөө тулж ажиллах боломжтой үедээ л ороод ирдэг. Тий. Тэгэхээр яг нэг нөгөө шав бэлэн болоход багш бэлэн болдог гэд тий. Тэгэхээр яг тэр хүмүүс нэг өөрийгөө бэлэн болцсон үедээ л яг нэг тэр өөртөө таарсан багш тэр л оногдож орж ирдэг л тий. Үнэхээр яг шиди сурыг ирмэлзээ гэж байгаа хүн асуултаа асуувал эрэл агуулга хийгээл тэгэл зүгчгээ олол яваад байгаа гэсэн үг шүү дээ. Ямар ч тохиолдолд сурмааны сургалтанд орсон ч вэ тий. Мэлжлийн ухааны сургалтанд орсон ч вэ ороогүй ч вэ танхимаар ирсэн ч вэ асын занаас сонсож байгаа ч вэ ямар нэгэн байдлаар сэтэлжэлд аваад тэндээс хөдөлгөөнд орж байна. Тийм. Зарим нь подкаст үзээч ч юм уу, зарим нэг YouTube дээр байгаа нэгдсэн хэлэлцүүлгүүд байгаа шүү дээ. Тэрийг хараад яг таны сургалтанд орж ирээ гэдэг ч юм уу тиймэрхүү. Тэгэхээр энэ дээр нэг ийм тохиолдол яддаг л та нөгөө нэг өөрөө яваад айгуу гой өөрчлөгдөж штэ бодтоор. Тэгэнгүүтээ нөгөө хайртай дотныхоо хүмүүс санал болгодог байхгүй тий. Энд нэг үнэхээр ингээ өөрчлөгдөжлөө гэд. Тэгэнгүүт тэр хүн нөгөө өөрөө тэр нэг подкастыг сонсоод ч юм уу тий тэр нэг фэйсбүүкийн дагаад тий ингэж нэг мэдрэмжийг аваад за би яг орё гэдэг шийдвэрийг өөрөө гаргаагүй тохиолдолд аравтад тэгж удаа явж чаддаг. Нэг 2 3 хичээл дээр орж ирж байгаа л гараа авчдаг л та тийм. Тэгэхээр тэр хүмүүс заавал өөрөө шийдвэр гарч өөрөө зорж судалж орж ирдэг байх гэдэг нэгдүгээр шалгуур. Танаас өөрөөсөө асууя нэг тийм сониучсан. Одоо ингээд нүүдэлчдийн ухаанаас авсан мэдлэг эрдэм оюун ухаан юу гэдгийг те одоо дадлага туршлага юу гэдгийг тэгээд тэдрийг бүгдийг унтрааж агаад гадуур ингээд явагдаж байгаа сургалтуудад тий адилхан магадгүй яг адилхан бид нартай адилхан зорилготой гэдэг юм уу тантай адилхан зорилготой сүнсний дархлааг бий болгохгүйзорж байгаа зөндөө олон одоо тий хамтран зүтгэгч нар байна. Яг нэг зорилготой. Тэр хүмүүсийн тэр одоо чиглэлийг судлыг сонирхъя гэж бодож ирсэн үү? Хийж үзсэн үү? За энэ дээр хийж үзээгүй. Гэхдээ энийг намайг ингээ яв гэдэг л дээ хийж үз. Тэгээ ялгаагаа нөгөө мэдрэг гэдэг л дээ. Тэгэхээр энийг бол хийж үзэх нь надад өөрт ингээ хөгжигч гэдэг юм уу те нөгөө сурюу гэвэл бүх зүйл багш сүрүү гэвэл бүх зүйл дайсан гэдэг шиг те би хүлэн зөвшөөрч чадчихлаа гэвэл тэндээс суралцаж чаддаг байх учраас би бол бүх зүйлд нь алдаа оноо байгаа авах гэх ухаанаар хандаад тэгээ суралгаад үргээд явуулаа надтал сайн тий тэгэхээр тэрийг бол явуул маш сайн тий тэгээ одоо явъя гэж боддгоо одоохондоо бол бодохгүй байгаа гэхдээ яагаад ганц нэг сургалтыг тоожгэлцсан байгаа тэгээд явж үзэндээ тэгээд жиж би ялгаагаа мэдрэх гээд байгаа тий яагаад гэдэг дээр нэг айхтар яг тоочны асуулт гинэ хариулт бол орж ирэхгүй магадгүй тэгээ цаг хугацааны тохироо бүрдэг байгаа юм байна үү тий гэхдээ энэ дээр бол би нээлттэй энэ би нэг 2 3 тоожгэлцсан сургалт руу орно л гэж боддог тий сүнсний дархлаатай болсноороо ер нь юу болох юм бэ хүн одоо жишээ нь за окей миний сүнсний дархлаа ер нь тийм байгаа юм байна тий за би дархлаагаа би өөртөө бий болгоё тэгснээрээ одоо хүнд ямар боломжууд гэдэг юм уу? Ямар боломжууд үүсвэ? Ерөөсөө л бусдад тавтахгүй бол маш их. Тэг яг нөлөөнд тавтахгүй. Өөртөө эзэн болно. Тий. Хэр оргийн нөлөөнд тавтахгүй тий. Тэгээд нэг за энэ нэг асуултууд нэгэ давхцаад миний хариултууд яг нэг янзаар очиод байгаа юм шиг л. Яг нь нөлөөнд автахгүй тий яг тэгжлэн л да. Одоо нөлөөнд автахгүй гэхээр хит эготой болохгүй юу? Гэж харж болох уу? Бас. Эго гэдэг юм л уу? Харах уу? Энэ дээр нэлээд нарийн ажиллагаанууд тий нөгөө эго ажиллаж гинөө тэгээ миний яг бардам зан гарч ирээд байна уу? Тэгээ эсвэл миний дутуугийн мэдрэмж ажиллаад байна уу? Тэгээ эсвэл би энэ хүнд үсэхээс хараар ажиллаад байна уу? Тэгээ эсвэл энэ хүн миний сүдэртэй шатыг илчилж өгөөд байна уу гэдэг зүйлс дээрээ нөгөө ажиллагаа чанал яв. Дотроо энэ бүх зүйлийг эзэмссэн хүний хувьд л би сүнсний дархлааг яриад байгаа байхгүй.
Тэгэхээр энэ зүйлсүүдээ анхнаасаа суураараа хундаамаа зүг тавьсан хүмүүс бол тэр эго маягаа бариад л авчихна. Энэ эго нэ шүү дээ. Энэ балтан цан нэ шүү дээ. Энэ миний нөгөө дутуугийн комплекс ажиллаж штэ ч гэдэг юм иймэрхүү зүйлсүүдээ шууд таниал явчихна л гэж хараад байгаа юм тий. Сүнсний дархлаа матриц хоёрын талаар ер нь ойлголтыг ингээд нэг зэгцтэй харъя гэвэл харахыг хүсэж байгаа хүн байвал та юу гэж хэлвэ? За матриц бол ерөөсөө бидний оюун санаанд суулгаад өгсөн хайрцаг шүү дээ тий. Юм ийм бах ёстой гэдэг төрхөөс ахгуулаад байсан нийгмийн тогтоосон хэв загвар. Тэгэнгүүт бид нар хүн ингээд асуудал зовлон бэрхшээл тохиолдонгууд та зүрх сэтгэлээ сонсоод үзэл гэдэг шүү дээ тий. Гэтэл яг бидний энэ тохиолдол болохоор матриц нь илүү давмгай ажиллаад сүнсийг хүлээд байгаа даа. Тэгэхээр энэ хоёр асар уялдаатай шууд хоорондоо шууд холбоотой. Тэгэхээр бид нар энэ тархинд тогтоосон хэв загвар тэрнийг алдаатай мэдээлэл тэгээд тэр нэг одоо чөлөөлөгдөж амжаагүй зүйлс гэдэг юм уу өөрийгөө тэр нэг буруу суулгасан программыг устгаад тэгээд шинээр апдейт хийгээд тэгээд тэр нь тархин зүрхээ дэмждэг байх хэрэгтэй болж байна. Хүлээн зөвшөөрдөг. Тэ одоо би ингээд тархиараа тэдэн жил амьдраад би нэг ийм л зүйлд хүрлээ. Одоо сүнс чи удирдлагыг гартаа тэгээ чамд хэрэгчлөг болгоё гэд. Бэр нь бол дотор үнтэй гэл ярьж байгаа юм л дээ. Тэгээд тэрийг нэг яах нь нэг хараатахмаар байна. Ядаж нэг боломжийн ихний хэл чинь хаалт байвал хаалт ингэ сэтэлж мэрл. Тийм зүйл. Тийм. Тэгэхээр яг сүнс өөрөө гарч ирж ижил матриксыг бид нарт яг бодит байдлаар хилчилж өгөөд тэгээд дээр нь чи ямар онцлогтой вэ гэдгийг чинь таниулж гаргаж өгөөд тэгээд тэр таниулж гаргасан зүйл дээрээ онцлогоо олоод тэгээ бусдаас өөр байгаагаа мэдрээд одоо би нөгөө тархинд байгаа мэдээлэл мэдрэмж хоёрын ялгааг л ярих гэдэг юм л да тийм мэдрэх чинь шал өөр төвшний асуудал шүү дээ тэр мэдээд үлдэж чадахгүй л яах юм гэдэг чинь үлдэж хийж мэдрэмж орж ирээд шүү дээ тэгээд ирэнгүүт би тэр бараг л нөгөө мэдрэмжээ авцсан хүн бол тэр матрикс захирагдахгүй байх тийм яг нөлөөлнө гэхдээ автахгүй бүр нөлөөлөл ингээд бүр ингээд автах хэмжээнд бол очихгүй. Тэрийг л одоо би дархлаа гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тийм. Дархлаа нь ажиллаад шүү дээ дотроос нь тийм. Тэгэхээр дархлааг ер нь байнгын л манаж явах гэдэг асуудал байгаад байна зөө. Ер нь дархлаагаа за одоо би дархлаагаа алдсан байлаа гэхэд дархлааг бий болгох гэж бас хөдөлмөрлөх хэрэгтэй байх нь. Тэ? За олоод авцсан бол тэрийг байнгын тогтмол манатаа авч явах гэдэг асуудал байх нь. За энэ их гоё сэдв олохоосоо манах нь хамгийн чухал. Та одоо жишээлбэл яг энэ дээр бид нэг ийм тохиолдол хийж байгаа. Хүнд айгүй итгэл үзүүлээд тэгээд тэр хүмүүс дандаа миний итгэлийг алддаг. Тэгээд би дахиж хүнд итгэж чадах ойлцсон гэдэг хүмүүс айгүй хэрдэг тий. Яг үнэндээ бол таал анханасаа тэр хүнд итгэсэн шүү дээ. Тэгэхээр таны өгсөн итгэл алдаатай байгаа тий. Тэгэхээр энэ яг алдаатай болчих гэхээр өгөөл орхичж байгаа байхгүй. Өгсөн итгэлээ манах хэрэгтэй байхгүй тий. За энэ хүн нэг иймэрхүү мэдлэг чадвар туршлагатай юм чинь иймэрхүү хэмжээнд алдаж магадгүй. Яг энэ алдах үед нь тий жишээлбэл би улам дэвслээд авахгүй ингэж буцаагаад итгэлийн өгөөд дахиад эхлэх зориг өгье ч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйлсүүдийг манах гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нэр сүнсний дархлаа гэдэг зүйлээ ойлгоод тодорхой хэмжээнд дархлаа гараад ирвэл миний дархлаа ямар үед унах вэ гэдэг юм олох хэрэгтэй. Олно тий. Тэгээ энэ унах магадaltaй үеүүдийг урьдчилан тооцоолох хэрэгтэй. Нөгөө урьдчилж мэдээд тэрүүнд бэлдээд тэгээд магадгүй тисэж гарч иж дархлаа чинь унахгүй байгаад шүү дээ. Тэгэнгүүт энэ зүйл дээрээ л одоо ажиллах гэдэг юм те. Одоо жишээл би бол өөрөөсөө жишээл миний дархлаа ямар үед унах магадлал өндөртэй вэ гэдээ асуунгууд миний итгэл үнэмшлээ орон зайлуу хүн хаалдах үед миний унах магадaltaй. Тий. За тэгээд нөгөө үл одоо тоомсорлох буюу те намайг нэг доромжлох басах тохиолдол миний дархлаа унах магадaltaй. Тэгэхээр өөрийнхөө ямар үед дархлаа ундаг вэ гэдэг зүйлсүүдээ мэдсэн байгаа хүн тэн дээр нэг ажиллаж болоод байгаа биз. Тэгвэл тэрийг олж мэдэх асуудал. Олж мэдэх асуудал. Тэгэхээр олж мэдэх гэхээр дахиад подкастын уртлын нөгөө сүдэртэй шаттай ажиллах болов явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь сүдрээл зөвшөөр юм биш үү? Сүдэртэй шаттай ажиллах гэдэг энийг л хүлээн зөвшөөр. Эсвэл нөгөө нэг хараал идсэн муу мухатгаа хүн зөрөгтэй нүүр тулж чаддгүй утаагаасаа болоод л отоо зовоод байгаа юм шиг тий. Тэгээ ер нь бол нөгөө шин зовлон гэж байхгүй дандаа хуучин зовлонгуудын нийлбэр л байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө өнгөрсөн амьдралд эзэн болж чадаагүй хүн
ирээдүйн амьдрал буюу өөдлөх мөрөө тодорхойлж чадахгүй юм л да. Яг одоо ингээд бодохоор их амаргүй санагдаж байна. Амаргүй. Яагаад тэгэхээр нэгэнт буруу ургацсан бүдүү мод тий нөгөө тийш нь залхад хугарна гэдэг шиг. Хэрвэл баг залуу мод бол залж болно гэдэг шиг. Тэгэхээр баг залуугаас нь та ер нь бол хүмүүсийг зөв чиглүүлэх гэдэг юм уу? Одоо энэ матрицыг дотроо анханасаа үсэхгүй байх ч гэдэг юм уу те? Сүнсний дархлаагаа багаас нь анханаас нь манах ч гэдэг юм уу? Энэ тал дээр бодож үзсэн үү? Бодож үзчихсэн үү? Одоо яг энэ тал дээр ажиллагаа ерөнхийдөө эцсийн зорилго тийшээ чиглэж ийн л байна л да тий. Ягаад тэгэхээр нөгөө нэг 3 наснаас нь эхлээл тий. Тэгээ нэг матрикс одоо нэг энэ тогтсон зөв тогтолд оруулахгүйгээр тэрнээс ангид ингэж хөгжүүлж явах хэрэгтэй. Хүнийг анхнаас. Тэгээд тийшээ орчхоор л систем л ороод юм алдагчаад шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүд рүү чиглэх гэдэг зүйл аягүй чухал байгаа. Та орох уу? Тийшээ орохоос арга байхгүй. Би чинь одоо үндэс сороор нь хийж байгаа юм чи ийшээ орох хэрэгтэй. Гэхдээ энд нэлээд том баг хэрэгтэй. Би бол зөвхөн нэг тал нь. Тэгэхээр энд маш олон баг хамт олон тэгээ яг өөрийн онцлог чадамтай олцсон хүмүүс нэгдэх тухай. Тэгэхээр таныг багш болно гэж ойлголоо. Хүүхдийн багш. Зөв. Аль алин дээр. Яг би ингээд өөрийгөө бол яг би юм тийм гэж юу харьцуулахгүй. Нэлээд задгаал явна. Ингээд хөргөж болох юу байна. Одоо жишээл хоёлаа ингээд энэ подкастыг ярьж байхад байна шүү дээ тий. Би гэгэрл яриад явж байгаа байхгүй. Гэгэрлийг ингээд ярих гэдэг юм хүмүүс гэрэлтэй сайн сайхан зүйл байна гэдэг анхны мессежийг аваад тийшээ зорж ирэндээ тий. Би нэг гэгэрч игээд гэтэл яг тэр зориод ирсэн хүмүүс тэр би сүйтртэй шатыг уушлаарай. Энүүтийг ажиллаа гэд нөгөө төсөөллийн шууд оронгоор нь үрчилж шүү дээ. Тэгээ би энийг нэг хүмүүс ингээ ярихынсаа ойлгуулахынсаа гэдэг ийм мэдрэмж дотор яваад исэн байхгүй. Тэгсэн чинь энэ подкастт тэр гараад ирчихлээ л та. Тэгэхээр 10-уудаас ингээд төгсөнгүүд би нэгдүгээр шатны ямар хичээлийг нийт хүмүүст ямар ч үн төлбөргүйгээр заагаасаа гэж хүсэж ийн гэж зориуд асуудаг байхгүй. Тэгэнгүүт хүмүүс гэгэрл яагаад гэж асуухаар гэгэрлийг бид нөр өөрөөсөө асар ингээ хол тавьчих. Энийг бол тустай хүмүүс л гэгэрт юм байна гэдэг ойлголттой байгаа байхгүй юу? Бурхан боддаа сэтгаартай ч юм уу те Есүс ч юм уу те ийм хүмүүс л гэгэрсэн хүмүүс байгаа. Гэсэн чинь гэгэрл өөрөө одоо нүүдэлчтэй ухаанд бол 5 төвшөнтэй гэж боддог байхгүй юу? 5 төвшөнтэй те. За нэгдүгээрт нь болохоор эргүн гэдэг те. За энэ нь болохоор яг миний түрүүний яриад байгаа. Ерөнхийдөө өөрийнхөө хинбэ гэдгээ тодорхой хэмжээнд мэдээд өөрийгөө таньсан тий тэгээд нэг зорилгоо олцсон хүмүүс байгаа. За би нэг эхний ээлжийн зорилгоо болгох шүү тийм айхтар том сүнсний зорилго гэхээсээ илүү тий тэрийг олцсон эргүн хүн. За дараа нь дэмч гэдэг тий тэр нэг авсан ойлголт тухаар л танин мэдэхгүйгээ бусдад түгээх дэлгэрүүлэх тий одоо би бол өөрийгөө нэг дэмчийн төвшөнлүүл орж ийн гэж эхэлж байгаа эхний ээлжийн тий. За дараа нь ил гээд төвшин байгаа байхгүй тий тэр нь болохоор нөгөө улсаар нь тий яг энэ ойлголт ухаарлыг одоо хүмүүс түгээх засаглах гэдэг юм уу тий ийм зүйл. Ил гэдэг нь болохоор одоо эхлээд би ч нөгөө юу яасан шүү дээ дэмч ингэж түгээх байсан шүү дээ тий. За ил гэдэг ойлголт нь болохоор аймаг одоо яг аймгийн хэмжээнд тий нөгөө одоо удмаар нь гэдэг шиг тий иймэрхүү хэмжээнд авч явж байгаад дараа нь илч гэхээр улс руу орчиж байгаа. Тэр нэг улсын илч томилглоо гэх тэр улсын одоо сайн сайхан зовлон жаргал алдаа оног илчээр дамжуулж дараагийн улсад төлөвлүүлж хилдэг байлаа шүү дээ. Яг тэр илчээр нь засаглах явуулах гэдэг. Тэгээд дараа нь хаан байгаа байхгүй. Тэгэхээр хаан чинь нөгөө бүр дэлхий тэгээ орчлонгийн зам зүг тогтлын дагуу тэгээ засаглах гэдэг зүйл. Тэгэхээр манай Чингис хаан бол яг харахгүй гэгэрлийн хамгийн өндөр түвшин буюу тэр хаан түвшинд хүрсэн хүн байна гэж хараад байгаа. Тэгээ бид нар чинь нөгөө гэгэрэл орохоос өмнөх үе дээр бол зүгээр эргэн хүн л байгаа байхгүй. Тэ? Яг өөрийгөө таниагүй, зорилгоо олоогүй, систем матрикс ингээд хүлэгдсэн. Тэ? Тэгээд ингээд одоо явж байгаа амьдралдаа сэтгэл хангалуун биш. Тэгтээ яа харах зам болохгүй ингээд явж байгаа. Тэгэхээр ингээд аль болох та аль төвшөнд явж чинь дараагийн төвшөнд лүү зорих гэдэг тэ. Одоо эргэн хүн байвал эргүн лүү зорих. Эргүн байвал одоо дэмжлэг зорих ч гэдэг юм уу те. Миний дараагийн төвшин бол жишээлбэл ил рүү зорих ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлсүүд байгаа байхгүй. За матрицад байгаа хүмүүс бол эргэн гэж
алдаж байна гэж ойлголоо. Тэгээд матрицаасаа гарахын тулд сүнсний дархлаагаа бүрдүүлээд тэрийг манад бол хэрэггүн гэдэг ингээд шатлал руу яхад явах нь байна. Ер нь бол одоо хүмүүс энийг хараа шантруул яг гэж асуувал шантарлаа ёо гэд. Нөгөө аливаа сайн сайхан зүйлс болохын өмнө дандаа өвдөлт ирдэг. Харамсалтай нэг бас үнэ. Тийм. Тэгэхээр би нөгөө үнэнтэйг нүр тулах гэдэг энэ подкастын нэлээд гол сэдв яваад шүү дээ. Тэгэхээр та нэг ингээд зовоод асуудалтай золонтой бэрхшээлтэй юм шиг санагдаад байвал та магадгүй одоо энэ дээрээс би нэг чухал ойлголт ухаалал суралгаад өрөх гээд байгаа юм байна. Тэгээ энэ надад юуг ойлгуулах гэж ирвэ тий. Тэгвэл би энийг авчиг гэдэг сэтгэл зүйл бол ороод байгаа хэрэгтэй. Тэгээд танд нэг бууж өгмөр шантармаар үе тохиолдно. Тэ зүгээр. Тэгээ энэ дандаа юм байхгүй тий. Юмс дандаа юм хувьсаж өөрчлөгдөж байдаг. Энэ төр зурх шүү гэдэг. Итгэлийг өгмөрөө тэр хүмүүст. Нүүдчдийн ухаанд суралцсан хүмүүс жоохон галзуу гэж тодлогдож магадгүй. Яагаад гэвэл асуудал бэрхшээл ирэнгүүт баярлаад гэдэг гэдэг. Энэ дээр та. Тий. Нэгдүгээр яагаад гэдэг. Танилцуулах хичээл дээр би нэг зүйлийг зоригтой амлаж чадна гэж хэлдэг байхгүй. Яг таны сая ярьдаг сэдв. Хуучин бид нар асуудал зовлон бэрхшээл ирэнгүүт яагаад заавал надад тохиолддоггүй ч тэ түүнд яалгархаж, гомдож, цугтаж хүлээж авдаг байсан бол одоо та нүүдэлчтэй ухаан сууснараа асуудал ирэнгүүт түүнийг баяр жаргалтайгаар хүлээж аваад тэгээд түүнийг намайг хөгжүүлэх гэж ирсэн боломж гэж хардаг бол. Тэ өөрөөр хэлбэл асуудлыг ирэнгүүт баярлаж хүлээж аваад түүн дээр ажиллаад өөрөө твшээд байгаа тохоо байхгүй. Тэ. Тэнгүүд асуудал барыг таныг тойрдог болно. Одоо асуудлаас зогтоох биш, асуудал танаас зогтдог болно. Энийг хараад бол ерөнхийдөө бол галзуу юм шиг тий. Боломжтой гэж юу? Энэ одоо тий энд ингээ шантраад ингээ хошоо суугаад ингэх ёстой байтал энэ яагаад баясаад байгаа юм гэдэг ч юм уу. Тийм бас их нэг манай суралцагч нарын дунд тий. Тийм их бас сонирхолтой юмнууд их болдог. Цаанаас сэтгэл зүйн аягүй хүчтэй болчиход шүү дээ. Би өөрийгөө чадан даван тулна, надад тэр итгэл нь байна, аргачлал нь байна гэж шүү дээ. Энэ нэг талдаа дахиад дархлаа байхгүй. Энэ дархлаа байна тий. Яг дархлаа байгаа зү. Тэгэл тэр буулж өгөөл унчаад ивэл дархлаа ч унчаад байна. Тэгэл тэр нэг бүх зүйл гомдомхой, шантрамтхай, бууж өгөмтхий хинж биш, арчаагүй сул доргоо мэдрэх боломжийг үүсгээд байна шүү дээ. Тэрний чи эсрэг тэгвэл хүчтэй мундаг сайн болъё, автахгүй бай гэдэг зүйл. Тэгэхээр яг явж хүн өөртөө ажиллах байгаа даа. Тэгэхээр энэ дархлаас суух ихний одоо алхам ер нь тэр танин мэдвэл зохих уу гэдэгтэй их холбогдох гээд байна уу? Тийм, энэ мэдвэл зохих уу, яг тэр нэг танин мэдэх үү, суур хэрэгцээ тэр нэг өөрөөр нь хангагдаагүй дандаа л нэг юм хайж яваад байгаа юм шиг. Тэр нэг дутуу байгаа хэрэгцээг л хаана байна вэ? Нэг дүүрэг чи энэ сургалт мөн байна, энэ багш мөн байна, биш байна гэдэл айгүй олон юм шат дамжлага яваад байгаа шүү байгаа. Тэ. Тэгэхээр тэр нэг яс цус ген таарсан. Тэр нэг өөрийнх нь дотор байдаг үнэн гэж боддог зүйлтэй таарсан. Тэр нэг итгэл үнэмшилтэй одоо дүүц хүүц тэр нэг зүйл мөн байна гэж байгаа. Мөн байна гэдэг мэдрэмж. Үсээгүй мөн байна. Тэг зүгээр л мөн байна. Тэр зүйлийг л дотроосоо тэр чинь яг үнэндээ сүнс нь л ажиллаад байна шүү дээ. Мөн байна гэдэг чинь тэ. Тэгээд тэр нэг зүйл тухайн мэдвэл зохио доторх сүнсийн шууд хөдлөж. Сүнс өөрөө таньж байна гэсэн. Тэгэхээр тэр хотлоо авах боломжгүй зүйлсийн талаар яриад байна л да тий. Тэгэхээр сүнсэнд шаардлагатай мэдвэл зохиог өглөөл бол сүнс өөрөө итгэж байна. Тэгээд доторх тэр тархиндах матрицаа өөрөө задлаад эхэлж итгэж штэ чи тэгдэг штэ гэд. Одоо жишээлбэл намайг чи юм барьцамтгай, чи юм харьцууламтгай тий. Тэгээд чи бусдын дор орох дурггүй штэ гэдгийг сүнс хилээд өгчдөг байхгүй. Яг үнэндээ сүнсийг хүлээснээс нь гаргаад ирэхээр сүнс өөр ажиллая гэдэг хэлдэг байхгүй. Сүнсийг хүлээд байгаа зүйл юу вэ гэхээр хамгийн энгийн өөр лизинг ба штэ. Тэгээ тэр нэг өөр лизингийн төлөө сүнс ажиллахгүй махан би тарих хоёр зүтгээд байгаа байхгүй. Тэгээ сүнсийг баглчаад штэ. Тэгээд тэр нэг хүлээс нь гаргаад ирэнгүүт сүнс ажиллаж эхэлж байгаа. Миний дотор байгаа өөрөөсөө нууцсан үнэн зүйлсүүдийг илчилж өгöd штэ тий. За бас нэг сонирхолтой юм. За хичээлүүд авлаа, мэдвэл зохио авлаа. Тэр сүнсэн дотроос нь түлхээд тий. Тархин дотор ерөн дайн болж байна мөн үү? Тий. Хуучин мэдээлэл тэр сүнсний үсээд байгаа мэдээлэл хоёр зодтолж байна тий. Яг зөв. За ил ухамсар буюу өдрийн цагаар бол тийм болж идэг юм байж. Тэгсэн чинь шөнийн цагаар бас юм болж ийн гинэ.
сонноос. Тэгээ юу болж ийнө гэсэн чи хар дард зүудэлж ийн гинэ. Тэгсэн чинь одоо бидний ойлгодгоор бол хар дарсан зүуд бол одоо аюул нүрлэх гэж чинь айжиж чинь утлаг одоо тий юу гэдгийг тий одоо засал ном хий ч юм уу тий мэдгүй одоо тэрнээс битгий бод юу гэдэг лээ дээр үуч нэг ингэдэг гэсэн штэ хар дарсан зүудлэх юм бол миний муу зүудийг аваарай гэд нулимчаад чолоо тавьдаг шиг юм ингээд иймэрхүү аргачлууд яригддаг байсан. Гэтэл нүдэлчийнхэн дараа ондоо яриад байна гинэ. Хар дарсан зүйлийг тэр сүнс яагаад байна гинэ үү? Эрүүл эмийн заагүй гэж хэлдэг. Эрүүл эмийн заагүй гинэ. За би яг нэг мэрэгжлийнхаа нэр томьёогоор ярьчлаа. Яг энэ дээр болохоор унтаас эрүүний заагүй гэж хэлдэг. Унтаас эрүүний заагүй дээр яадаг вэ гэхээр сүнс өөрөө байх боломж гарч ирдэг. Тэр үед яадаг вэ гэхээр дотор ч байгаа өөрөөсөө нууцсан тэр хар бараан зүйлсүүдийг илчилж өгдөг. Чи яг ингэдэг штэ. Тэр үед хар дардаг. Тий. Тэр үед одоо нөгөө одоо жишээлбэл нэр би айгүй ингэ жишээ ярил л та маш ойлгомжтой байх үднээс. За би нэг ийм хаягдах мэдрэмж, гологдох мэдрэмжийг одоо амьдралдаа 8 дугаар ангид анхаамсчаад тэгээ тэрийг би бараг одоо 30 гартлаа зүү дээрээ дахин амсаадсэн баг. Одоо миний хувьд бол тэр хар даралт болчихлоо шүү дээ сүүлдээ. Яг тэрийг байнга сануулж байгаа юм шиг тохиол ажиллаадсэн гэсэн үг. Зүв. Тийм, ер нь бол тийм зүү дээр. Тэгэл зүүдлэл гэдэг ингээл яг зүүд тухайн үед бол зүүдлж байгаа зүүдлэг үед бодит тусыг ялахгүй ингээл болж байгаа шүү дээ. Тэгэл эцсийн дүндээ нөгөө хаягдах мэдрэмж дээр очиод айгүй ингээл хүнд мэдрэмжтэй сэрдэг. Тэгээд би яагаад энэ зүйл ингээд дахин надад зүүдлэгтэй байгаа энэ яг юу байна гэд үтсэн чинь миний дотор чөлөөлөгдөж амжаагүй зүүдлийг л сүнс энүүтийг ажиллаад байгаа гэд хэлчихэж өгөөд түлхэж өгөөдсөн. Тэгээд би тэн дээр яг тэр нэг зүйл гол когцооны юу юм бэхээр яагаад намайг одоо орхисон юм бэ, хайсан юм бэ? Яагаад над дээр ирэхээ болсон юм бэ гэдэг асуултыг л хариултыг авчдаг олон жилийн явцсан. Тэгээд тэрийг л олохыг хүсэжсэн мэлээ. Тэгээд би тэрийг боддоор хийсэн л дээ. Тэгэнгүүт одоо юу гэдэг тэ удаан хугацаанд өөр тишээ явах болчоод тэрийг явахаас өмнө чамд хэлж амжаагүй. Тэгээд явцсан. Тэгээд эргээд хийх гэсэн чинь чамаас айгаад яг үнэнээ хэлж чадаагүй гэж байна. Тэгэхээр яг үнэндээ би хаягдсан тухай биш. Миний зан төлөв байгаа байдал тэр хүнийг өөрөөсөө түлхсэн тухай. Тэнгүүд би ийм юм биш тэгээд одоо өөрийнхөө өмнөтэйг нөрдлөөд ажиллах боломжийг энэ зүуд надад илчилж өгсөн. Сүнс тарих унтарсан үед сүнс бодит ажиллаа хийж штэ. Тэгээ нэг амар даалт ингээд нэг юм амар юм яар ингэж хүлээж авах хэрэггүй. За тэгсэн чинь энийг нөгөө зүүдийг бол ингээд нүдчтэй ухааны дасгалжуулалт авсан хүн бол ингээд зэгцэлчих юм байна. Энэ сүнс энийг чөлөөл гэж энэ тэгээ ажил хийгээд асууж удлаад энэ зүүдийг ашиглаад юу айх биш те ашиглаж байгаа юм байна. Гэтэл тэрийг одоо нүдчтэй ухааны одоо дасгалжуулалт энэ одоо сүнсний түлхэлтэй, сүнсний одоо зэгцэл гэсэн тулгын шаардлагатай. Энэ бол хар дарсан зүүд гэдгээс айх шаардлагагүй гэдэг энэ зүйлийг аваагүй хүмүүс бол айжичдэг. Хүн ер нь таньж мэдэхгүй зүйлсээс л их айдаг. Тэгээд тодорхойгүй байдлаас маш их айдаг. Айц чинь дотор аягүй олон юм. Тэгэхээр яг айгаад байгаа юм бол би яг юунаас айгаад байгаа. Нөгөө ахаад айц руу орж шүү дээ тий. Тэгээд нэг айцтайгаа зөрөгтэй нүр тул гэдэг байгаа шүү дээ тий. За тэгээд энэ айцыг би анх эзэн мэдэрсэн. Тэгээ энэ юутай холбоотой, энэ хинтэй холбоотой. Тэгээ энэ миний амьдралд яаж нөлөөлсөн. Одоо би дахиад айгаад яваад байгаа юм. Тэгвэл би ирээдүйд юунд хүрэх юм. Чи тэрийг хүсэж байгаа юм хүсэхгүй бай тээ. Тэгвэл одоо ажиллаач тээ л гэж. Яг гоо гэгэрлийн сүдэртэй тал бол хүнд айгүй ширүүн тусна. Тэгээд хатгалт нь бас гангаа орно, торгон орно гэж байдаг. Тэгээд хамгийн гол зорилго нь юу вэ гэхээр энэ зүйлийг ойлгохгүйгээр чи дараагийн шатанд гарах боломжгүй болчиход байгаа байхгүй. Нэг нууцна. Тэгэхээр тэрийг орон зай цаг хугацаа гэгэрлийн дараагийн шатанд гарах боломжгүй гэж хүмүүс сонсох дуртай. Шат гэхээсээ илүү тэр хүний одоо амьдрал дээр амьдрал ахуйн хувьд тий мэдрэмжийн хувьд, үзэл бодлын хувьд, хандлагын хувьд дараагийн ажил үйл хэргийн бүтээмжийн хувьд, амьдралын чанарын хувьд яг тийм тэр зүйлсүүд дараагийн түвшинд гарах боломжтой. Тэгэхээр энийг маш сайн өөрлөгөө наашаа ойртуулж ирэх хэрэгтэй. Илүү амьдралтай амьдралтайгаар ойлгох хэрэгтэй. Маш хол тийм агарын юм тавиад хийсвэрлээд ээж ерөөсөө болохгүй яг өөрлөгөө л оруулж ирэх хэрэгтэй. Яг амьдралтай өөрийнхөө амьдралтай холбоотох хэрэгтэй. Миний оролдоод байгаа зүйл нь бол яг энэ подкастыг сонсоод тий эхний ээлжинд юу ч гэсэн өөрийнхөө боломжийн хэмжээгээр
энэ сүнснийхаа дархлааг бий болгох гэж оролдох арга шатуудыг бас ингээд асуугаад байгаа юм. Тэгэхээр одоо нөгөө зүүд хэрвээ хар дарах юм бол тэр бол айжчээ тах зүйл биш байна. Энийг бол таны сүнсний дархлаа, сүнсэн те дотроосоо зэгслээтгэе гэж хэлж байгаа чимээ байх нь. Тэгэхээр сүнс ер нь хилтэй бол хөлтэй бол гэдэг шиг те. Яг юугаар дамжиж өөрийгөө ойлгуулах вэ? Сэтгэлийн мэдрэмжээр. Тийм. Ерөөсө сүнсний хил бол хоёлаа ингээд нүрээ хараад ам хэлээрээ ойлголцож байгаа шиг сүнсэнд бий байхгүй, тий? Дүрс байхгүй, тий? Махан бий байхгүй, дуу аваа байхгүй. Тэгэхээр сүнс юугаар ойлголцдог гэхээр мэдрэмжээр. Тийм учраас хэцүү үе тохиолдоход мэдрэмжээс сонс гэдэг чинь тэр байхгүй. Яг тэгэхээр сүнс биднээс хамаагүй л туудал туршлагатай. Тэгээ нэг удаа амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөөцийг ашиглах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь таны мэдрэмжтэй холбоотой уналт байна уу, босолт байна уу? Ерөөсөө тэр таагүй мэдрэмж юу л байна? Тэр бол сүнстэй холбоотой. За энэ дээр хараа нэг асуулт нь бид нар ингээд мэдсэн ч гэсэн энийг сонсч чадахгүй байгаа шүү дээ, тий? Тэрийг хүлээж авч мэдэрч чадахгүй сүнсийнхаа хэлийг ойлгохгүй байгаа шүү дээ, тий? Тэгэхээр энийг ойлгохын тулд бид нар яасан байх ёстой вэ гэхээр чөлөөлөгдсөн байх ёстой байхгүй, тий? Тэгээд тэр нэг аливаа зүгэл үс хяс хар хороор хандхаа болцсон үед сүнс цэврээр ажиллах боломжтой. Хэрвээ чөлөөлөгдөж амжаагүй зүйлтэй тий дотроо нэг хүнд үс сандсан. Тэгээ ямиг өөрийнхөө ашигын төлөө харын сэтлэр хийгээд байгаа үед бол тэр дандаа эсрэг урсгалаар л ажиллана. Тархич нь бараг ажиллана гэдэг шиг. Сүнсний дархлаа унгаах зүйл бол одоо энэ хар үс хяс гомдол гэдэг зүйлсүүд бас болох нь байна. Маш хүчтэй болно. Тий. Тэгэхээр нөгөө нэг дархлаагаа манахын тулд бас дархлаагаа унгаах зүйл хийхгүй байна. Тий. Тий. За асуултууд маань нэлээд одоо цэгцэрч байна л та. Ерөнхийдөө бол бас аялал их сонирхолтой байлаа. Тэгэхээр таны хувьд ер нь дутуу үлдсэн гэж мэдрэгдэж байгаа зүйлсүүд юу вэ? Сүнсний дархлаатай холбоотой илэрхийлэгдэж амжаагүй. За ер нь бол ингээд сүнсний дархлаа гэдэг сэдвээ авангуудаа хоёулаа ерөнхий нэг сэдв өгөөд тэгээ тэр сэдвийн хүрээнд л задрагаанууд яваад ивэл ханаас нь ч тайлбарлагдчих болохоор. Яг тэгэхээр сүнсний дархлаа гэдэг энэ ойлголтын чинь гол одоо онол нь тань тэн тунгийн онол дээр явж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл надад юу илүүдэд байна гэхээр саяын ярьсан зүйл дээр бол надын дотор байгаа өөрөөсөө нуусан зүйл надад илүүдэд байгаа юм байна гэдэг зүйл гарч ирж байна. Өөрөөсөө нуусан зүйл илүүдэд байна. Тийм. Тэгэхээр тэрийг би тий танчилт өөрөөсөө гаргачих гэхээр нөгөө гэгэрлийн сүтэртэй шаттайгаа ажиллая гэдэг л бол одоо сая бол оруулчихж штэ тий. Тэгэнгүүт надад юу шаардлагатай байна гэдэхүр надад үнэн хэрэгтэй юм байна. Би тэгвэл үнэнлүү зориг гэдэг зүйлийг өөртөө оруулж байгаа зүйл юм байна. Тэгээд би нэг жанжин шугамаа олдохгүй тэнцвэрийг хангаад авах юм бол тэртээ тэргүй сүнсний зориг бусад бүх эрхтнийг өдөртөө даваад явчих юм байна гэдэг дээр аваачих юм байна. Тэгээ энэ жинхэнэ дархлаа юм байна гэдэг ч юм уу тий. Яг ийм зүйлсрүүлвэл ингээд ороод байж болох юм байна гэдэг зүйлийг би сая подкаст хийж явах үедээ бас ингээд харж лээ л да тий. Тэгэхээр өнөөдрийн сэдв бодвол сүнсний дархлаа ба гэгэрэл. Гэгэрэл дотроо тий яг үндэ өөрийнхөө хар бараа сөрөг зүйлсийг ажиллах гэдэг сэдв болж штэ. Маш гайхалтай байна. Илүүдэд байгаа бишээ. Нуугаад байгаа зүйл илүүдэд байна. Тэн дээрээ тэн тун тангийн тааруулах. Яг тийм гаргалаа. За тэгээд ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Бас маш гайхалтай, сонирхолтой одоо ярилцлага боллоо. Талархлаа танд. За баярлалаа.